Танай нөгөө бүгдний өдрийг ингээд хүргэе. Манай багийн нэрийг 10 бэлэг гэдэг. Манай багийн 5 гишүүнтэй. Тэгээд бид нар 6-7 оны нэг баг болж ажиллах болохоор бид бүгд ингээд нийлээд багийнхаа логог тэмдэглэж өгсөн байна. Тэгээд өнөөдрийн манай багийн сэдэв болохоор нэр бүтээх дагаврыг зөв бичих нэлээд болох. За манай энэ хичээлийн зорилго маань нэр бүтээх үндсэн дагаврыг таних, ихшгийн зохицлыг зөв хэрэглэх, Монгол бичгийн бичлэгийн онцлогийг тайлбарлах. За зорилт нь нэр бүтээх дагаврыг ялган таних, түгээмэл хэрэглэгдэх дагавруудыг мэдэх, үгэнд зөв залгаж бичих хадаа төсөв сонгох. Нэр бүтээх дагавар гэдэг нь нэр үгийн үндсэн залгагдаж, дахин шинэ нэр бүтээх, эсвэл үгийн үндсэн залгагдаж, үйлс нэр бүтээж болно. За Монгол бичих нэр бүтээх дагаврыг үндсэн үгэнд зөв байрлуулж, ихшгийн зохицлыг дагах ёстой. Үгийн эхний ихшиг нь юм ангиллыг тодорхойлно. Тэгээд дагаврын ихшиг нь үүнээр төвчж бичигдэнэ. Тэгээд нэр үг хувиргахдаа хоёр төрөлтэй нэр үгээс нэр үг хувиргах, үйлээс нэр үг хувиргах гэх. За одоо энэ жишээ болгоод тайлбарлах бол үйлээс нэр бүтээх дагавар гэх юм бол одоо жишээ нь ингээд А дагавар байгаа. Энэ болохоор хавсраг ингээд цагаадаг гэх юм ингээд жишээ өгсөн юмсан. Тэгээд энэ болохоор энэ гэдэг дагавар нь өргөмж, үнэлэмж, мэдчлэн. Энэ болохоор ингээд бүтээгдэхүүн гэдэг энэ хүний дагавар жишээ болгож байна. Бас жишээ болгоод үлдсэн. Энэ болохоор ингээд дагаврын нэмээд одоо энэ болохоор ихээс, залгаас, хинээс гэх мэт чинь энэ болохоор жишээ нь ялгаа дагавар байна. Тэгээд энэ болохоор ингээд энэ нэг дагаврыг өгсөн байна. Гурван нийлбэл болоод энэ болохоор барын бүрэн зэрэг ингээд одоо гаргаж өгсөн. Тэгээд одоо энэ болохоор айлбар таавар энэ болохоор бас зээ дагавар хаац оц гэх мэт чинь жишээ өгдөг байна. Энэс нэр бүтээх дагавар байгаа. Энэ нь болохоор жишээ нь чин болон жээ дагавар, эмч, дамж, малчин. Энэ нь болохоор таны дагавар байна. Эдгээр гэх мэт чинь энэ болохоор жээ дагавар байгаа. Энэ болохоор ингээд ад, ширч, яач гэх мэт чинь. Энэ нь болохоор энэ шинэхэд энэ гээд нэр байгаа. Энэ болохоор чин дагавар залгаад эмч гээд дахиад нэг нэр бүтээж байгаа байхгүй юу? Одоо энэ жишээ нь мал гэдэг үг байхад чин дагавар залгаад малчин гэдэг нэр бүтээж байгаа гэсэн үг. Тэгээд нэр язгуур үнэсгээр за энэс өмнө жилийн нэр бүтээх дагавар нь үгийн язгуур үнсэн залгаж шинэ утга бүхний нэрийг үүсгэдэг. Тэгвэл хэлний үгийн сан баяжуулах чухал хэрэгтэй байдаг. Иймээс нэр бүтээх дагаврыг зөв бичих зөвхөн нэг үгийг зөв бичих асуудал биш. Харин Монгол хэлний зөв тогтоол авиажийн үг бүтээсний ахлыг болгож эзэмших чухал алхам юм аа. За одоо энэ дасгал ажил байгаа. Энэ 5 одоо үнээр зөв нөхцөл дагаврыг залгаад бүтээгээ бичих. Аха. нэр үсчээ те дараа суудал чин чихэмч тэгээд хайлмар хазаа суудал гэж